Ихэн хүндэт офицер, ахлагч, аль багштай гэмтэлтэй тэмцэх, нийтийн хил журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн оц хэрэгээс урьдчилан сэргийлэх, үүргээ мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа замын цагдаагийн албаны үе үеийн ажилтан, алба хаагч, офицер, ахлагч нарт нийтийн өөрөө удирдах байгууллага, засаг даргын нэрийн өмнөөс болон хуйсаа Монгол Улсын замын цагдаагийн алба үүсгэж байгуулсан түүхт 80 жилийн баярын мэндийг хүргье. Өөрийн машин хэрэгний хэргийг байрлах хэлтнэсгээр байгуулагдаж байсан алба маань түүхийн он цагийн хэлхэнд нэр бүтцэн өөрчлөгдөж байсан ч үндсэн чигүүргээ хэзээд мэд төсөөгөр хөдөлж ирсэн билээ. Нийт тос маань өдрөөс өдөрт өргөжөнд хэлж өдгөө сая 300 мянган гаруй хүн амтай 400 мянган тээврийн хэрэгцээтэй томоохон хот болжээ. Том хотод тулгардаг замын төвлөрөх шаардлагатай хөдөлгөөний ачаалттай өдрөөр толгож байгааг бид бүхэн мэдгэлээ. Та бүхэн өөрийн гэгээнээс үдшийн бэрээ өдөр шинэ айдсагт халуун хүйтэн засвараагүй харгалзан өргөсөн танхагтай үнэнч байж иргэдийн аюулгүй байдлыг хангах гудам замын хөдөлгөөнд орчуулах нэр их ажлыг гүйцэтгэж байгаад засаг даргын зүгээс болон нийслэлийн нийт иргэдийнхээ өмнөөс талархаж явж байнд тэмдэглэн илэрхийлж байна. Замын цагдаагийн алба хаагч та бүхний ажлын үр дүнд авцааны осол бууч түүний цаана иргэний аймнаас эрүүл мэнд сахин хамгаалагдах байдлыг хүчин зүйтэй хаа. Өргөсөн танхагтай үнэнч хуулиар үргэлжлэн үүргээ нэг төлөв биелүүлж яваа та бүхний хичээл зүтгэлийг бидний зүгээс өндөр үнэлж цаашид нэгт хамтран ажиллах болно гэдгээ энэ ятам тэмдэглээ хэлээ. Үеийн нийслэлийн цагдаагийн замын цагдаагийнхантайгаа нэгт хамтран ажиллаж бүхэл боломж олцоороо тусалж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Техник технологи хөгжсөн өнөө үед бид замын цагдаагийн албанд ухаалаг систем, санитын камер зурцгээд олон тэмдэглэл нэвтрүүлсэнд иргэд талархалтай ханддаг билээ. Нийслэлийн удирдлагын шинэ багийн дэвшүүлж хэрэгжүүлэхэд зорж байгаа ажиглалтай хот хөтөлбөрийн нэг салшгүй хэсэг нь аюулгүй хот төслөө. Иргэдийн аюулгүй ажиглалтай амар тайван амьдрах нөхцөл бололцоог замын цагдаагийн алба хаагчид та бүхэн хангаж ажиллах нэр хүндтэй үгийг хүлээж байгаа билээ. Нөгөө талаар нийслэлийн удирдлагууд иргэдийн амар амгалан аюулгүй амьдралыг төлөвлөж байгаа та бүхнийхээ нийгмийн асуудлыг нэн тэргуунд авч ирнэ гэдгээд түүхтэй энэ өдөр онцлоход таатай байна. Та бүхэн өргөсөн танхагтай үнэнч төр төмнийхөө өмнө дэсэн үүргээ нэг төстэй гүйцэтгэж явна гэдэгт нийслэлийн сая гаруй иргэд зөвхөндөө ихтэй сэтгэлтэй хүндлэн явдаг билээ. Түүх 80 жилийн хувьд тэмдэглэдэг замын цагдаагийн нэг бие бүрэлдэхүүн үеийн ажилтан алба хаагчид офицер ахлагч та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч найдвартай харсал болон гэр бүлийнхэнд нь аз жаргал эрүүл мэндийг хүсье өрөөё. Баярлалаа. Хан гэр дотонгоор шагнагдсан тул гэрчлэгээ олголоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга самд үе нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хил хэрэгч Батул ийхүү 80 жилийн ан их түүхийн хоймор тус абдыг нийслэлийн дэш шагнал хан гэр дотонгоор шагнаж байна. Та бүхэнд баяр хүргэе. Замын цагдаагийн албаны их хөтөлбөрийн програмд нийслэлийн дэш шагнал хан гэр дотонгоор их хөтөлбөрүүд ёсод эхэлж байна. Өргөсөн танхагтай үнэнч их орон ард түмнийхэн өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө баялуул ард иргэдийн аюулгүй тайван байдлыг хангах үйлчлүүлж байгаа. Замын цагдаагийн албаны нийтийн бие бүрэлдэхүүн түүхэд 80 жилийн ан баярын мэндийг хэлэлцүүлж нийслэлийн засаг даргын хамгийн зраас цагдаагийн иргэдийн замын цагдаагийн албаны нийслэлийн замын цагдаагийн газарт хоёр суудлын автомашин дэлгэхээр шийдвэрлсэн тулынхоо батламжийг олгоо нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хил хэрэгч Батул хийжээ. Нийслэл хотын дотор төдийгүй Улаанбаатар Алтан булаг, Улаанбаатар цагаан эрэг, Ховд цагаан нуур, Ирээн цав Баян түмэн, Өндөр хаан